За ингээд өнөөдрийнхөө бичлэгт тавтай морил. За гарчиг дээрээс харсанчлан өнөөдөр хэдүүлээ яг юу хийх вэ гэхлээр ginger shot хийх байгаа. За ginger shot яг юу юм бэ гэд нэлийн олон судалсан. Тэгээ та бүхэндээ би бас яг ginger shot-ны мэдээллийг нь хүргэе гэж бодож ин мэдээж хамгийн сайн найзуулах ChatGPT хамт хүргэнэ. За тэгэхээр ginger shot-ны ерөнхийдөө бол чихэргүй тэгээд цэвэр цагаангаа нимбэг гэх мэт зүйлээр хийсэн тийм өтгөн ундаа биеийн олон үйл ажиллагаанд сайн нөлөө үзүүлдэг гэж судалгаанд дурддаг эвчлэн 30-аас 60 мл хэмжээтэй уудаг гинэ. За эрүүл мэндэд тэгэхээр яг ямар ач тустай вэ гэхлээр дархлаа дэмжих, хоол боловсруулах эрхтэнд тустай, өрөвсглийн эсрэг үйлчлэгээтэй, цусны эргэлт сайжруулах антиоксидант үйлчлэгээ гинэ. За тэгээд маш олон ийм биед тустай үйлчлэгээтэй. Дээрэс нь одоо нөгөө антиоксидант үйлчлэгээ болохоор ер нь бол арьсанд маш сайн гэж үздэг юм байлээ. Тэгэхээр нөгөө батаг айгүй их гардаг. Тиймэрхүү арьстай охтууд маань бас ингээд ginger shot уудаг юм байлээ. Тэгээ би бүр энийг TikTok, Instagram дээр бүр амар их харж исэн баггүй юу? За тэгээд болгоомжлох хид хідэн зүйл байна. Энэ дээр нь болохоор хит их уувал ходоод цочроох, хүчил ихсгэх, гашуу оргих мэдрэмж төрүүлж болцшгүй гинэ. Тэгэд өдөрт 60 мл-ээс ихийг уухгүй байх нь зүйтэй. Цус шингэлэгч ийм хэрэгэлдэж жирэмсэн эсвэл ходоодны шахтай хүмүүс бол эмчтэй зөвлөх хэрэгтэй гинэ. Тэгэхээр та нар маань бас анхаараарай. Дараа нь хэрвээ туршиж үзэх гэж байгаа бол одоо энэ хүү 3 зүйл өөрт чинь яг байгаа юу байхгүй юу гэдгээс шалтгаалаад тэгээд хийгээд ууж болох нь шүү. Тэгэхээр штэ нөгөө нэг ginger shot гэдэг чинь ингээд shot гэдэг чинь угаасаа нэг юм нэг хэмжээтэй тэгээд яг юм нэг удаагийн ингээд уух одоо хэмжээтэй тийм юм байна гэсэн үг штэ. Тэгээд би яасан бэ гэхлээр штэ энэ ярта Тэмүгээс ийм хөөрхөн шотны ийм юм захиалж авсан. Энэ дээр бол яг ингээд миллилитрээр байд юм байна бас хөөрхөн 60 мл гээд. Тэг би сая угаасан. Тэгсэн чи би амар тэнэг алдаа гаргасан заяа манайхаа хэрвээ та нар ингээд мэдээ алдааг юу нь бол гаргаж болохгүй. За яасан бэ гэсэн чинь би заяа энэ цавыг уг нь шилэн ирнэ гэж бодсон л та. Гэхдээ Тэмү юм чинь яаж надад шилийн юм явуулгав дээ. Тэг ингээд ийм 6 ширхэг байхгүй юу энэ сав. Ингээд 6 ширхэг би 6 өдөр гэж бодоод 6 ширхэг авсан. Тэгснээ ингээм амар хөөрх юм юулур мүлүртэй гээ заяа. Тэгээд ийм таглаатай. Тэгээд нөгөө хунцар юм ирсэн. Тэгээ би нөгөө нэг шууд захиалгаа авчаад ингээд карантинда хийчээд за угаагаад хэрэглэндээ гээд мартаад дээрээс нь халуун ус гоожулцсан. Тэгсэн чинь яасан гэж одоо энэ вэ нүү? Энэ ингээд хонхоогоод энэ хартаа та нарт харагч байна уу ингээд хонхооцсон ингээд энгийн бус хэмжээтэй бултан гэх юм уу? Одоо энэ бүр энэ хартаа энэ хоёр савныг ийм болцсон байгаа хгүй энэ хартаа дэлгэцэн. Тэг ингээ хонхорхоо гарцсан. Амар инээдтэй тэгээд энийг бас анхаараарай. Ер нь бол уг нь шилэн сав байвал зүгээр тэгээ би дараа нь яг уу үнэхээр ингээд болж ивэл үйлчлэгийг үзүүлж ивэл дараа нь шилнийг захиж авъя гэж бодож байгаа. За тэгээд ginger shot-д маань бол цөөхөн хэд орцтой. За хамгийн чухал орц бол мэдээж ginger shot учраас цагаангаа хэрэгтэй. Цагаангаа байна. Тэгээд би энэ юмнуудаа урчигтар цуглуулж авсан. Би нөгөө хитгэн юм учраас та нар бас хийх гэж байгаа бол айгүй амархан юм шиг надад санагдаад байна. За тэгээд хоёр дахь орц нь болохоор мэдээж лимон. Би бол 2 гиг авсан. За тэгээд дараагийн гол орц нь болохоор жүрж байгаа. Тэг би нөгөө нэг амар гоё юм улбар шар жүрж олъё гэсэн чинь ийм артад маань ийм л жүрж байсан. Гэхдээ одоо амт нь битгүй амар хэсгэлэн байвал энэ миний хийх байгаа юм жоохон хэцүү болно гэж би бодоод байгаа байхгүй юу. За тэгээд дараагийнх нь болохоор хамгийн сонин нь штэ амтлагч. Амтлагч дундаа биш штэ хоолнд ордог хар перц. Яг уу ер нь хар перц ер нь хүний биед айгүй сайн. Тэгээ нөө дотроос нь ингээд бас ингээд имчилдэг. Тим найрлах. Яа бүтээгдэхүүнээс найрлага болсон шүү дээ. Тим одоо хоолны орц шүү дээ. Тэгээ би яс хоолндоо хөвчлэн хар перцийг амар дуртай. Тэгсэн чинь ginger shot-д маань хар перц ордгийн байна. За тэгээ дараагийн нэг чухал бас зүйл бол турмерик байгаа. За би энэ турмерикийг бас анх аймарлаг арьсанд айгуу сайн мэн гэл дотроосоо эрүүлчин гээ авсан 2 удаа уусан тэрнээс хойш мартсан байгаа.
Тэг өнөөдөр надад явуулчихсан хэрэг боллоо. Энэ турмерик бэс амар уг нь би сайн гэсэн. Гэтэ мэдгүй би 2 хоног уусан чи надад амар хэцүү санагдаад байсан. Тэгээ одоо жинжер шотод маань орчгоор яах юм бүү мэд. Гэтэ ер нь бол Harper's жинжер шотоо маш бага хийнэ гэдгийг ойлгоорой. Тийм нөгөө хоол моолнд хийдэг шиг амар их бол ашиглахгүй. За тэгээ одоо энэ байгаа орцнуудаа хідүүлээ. Зүсгийн зүсээд бэлтцгээе. За ингээд 5 орцаагаа тэгээ ерөнхийдөө бол лимон болон жүржээсээ нэг ширхгээ хийгээд цагаан гаг бол яг өөрийнхөө амтлагаар их багын тааруулаад хийж болно. Би бол тийм амар хийгээгүй баг зэрэг хийсэн байгаа. Тэгээ мэдээж Harper's turmeric бас жоохон хийгээд болоо. Дээр хийчлээ. Тэгээд би юуны мага цагаан гаага бас жоохон хийсэн. Гэхдээ ихтснээс одоо багцсан дэрэлгүүдээ тий юу гэж бодож байна та нар? За тэгээ одоо эднэрийгээ бүгдийг нь ерөөхдөө бол миксерд нь тэгээд миксерт чээд нөгөө юм жижигхэн шүүлтүүр идэв штэ. Шүүлтүүрэнд ингээ сайхан шүүгээл. Тэгээ ер нь бол манай жинжер шот бэлэн болноо. Тэгээд би юм бас миксрээ аваад ирье. За ингээд дээрээс бол ингэж харагдаж байна манайхаа. Turmeric, Harper's, за тэгээ мэдээж цагаангаа, мандарин, лимон гэд бүгдээрээ ингээд нийлээд юм байна. За одоо усаа хийцгээе. Окей. За ингээд хийчлээ. Of course миксерийн тага яана зод энэ надад ажил гайгүй л үүдээ тий. Том юм хийцэн. За тэгээ мэдээж энэ хэсгийн дуу бол үнэхээр аимшигтай чихэнд чиртэй сонсогдсон учраас би ингээ байхгүй болгоцсон оронд нь өөрийнхөө хоолойг уншиж шүү. За би ийм хоёр юм олж ирлээ. Надад тийм гоё шилэн сав алгаа уучлаарай. Тийм учраас ингээ гомын чандаг энэ хүүхэн төмпөндөө хийчи. Хүү амар тийм гясалтаа өнөртөж. Хүү энийг ч одоо яаж уунаа? Би чадах юм уу гэж нас. За одоо нэг ийм саундаа ингээ хийчих. Ёо. Энэ угаасаа шүүхгүй бол ингээ амар их ширхэгдээ байдаг байгаа байхгүй. Энэ лав 6 ширхэг шот хүрхгүй. Одоо үзэж байгаа юм чи хэдүүлээ тэг ямар ч л байсан хийж ундаа. Би энийг тэгээ бүр айгаа удаан жил гэдэг л юу лээ. Олон жил ч илүү бодож явлаа. Наач тэгээ миний зав зай нөхцөл байдал бас бүрэлдэхгүй байлаа. Тэг өнөөдөр бас бүрэлдлээ. Бүрэлдэхтэй та бүхэндээ яг адилхан юм гоё шар подолктой хийж ингэж бүрэлдүүлж байна. Ёо ямар тэнэг юм ярьсан бэ би. Би ингэ сандрахаараа жоохон ингэж идэв шүү. Миний ус нэр амар урталсан маа guys. Nice. Wow. Тэг хүний ус чинь ингэ шулуун байхаараа бүр урт харагддсан байх штэ. Жохон байхад ингэ ийм юм гэртээ ингээл амар туршилт хийхээр ээж аавд юугаа хийгээ таглаад байгаа юугаа загварлаад байгаа надад өөрөө юмсахгүй яж гээл амар зэгнэл тэгэж лээ. Одоо тэгсэн чи яас том болцсон. Одоо намайг хинт зэгнэхгүй. Би л өөрийгөө зэгнэхээс өөр хинч намайг зэгнэхгүй. За манайхан шүцээ. Хүү яг л тийм юу өнөртөж байна. Мүлт ундаа шиг өнөр эндээс үнэртэж байна. Ясалдаатай. Тэгээ нэг тийм чихэртэй юм шиг. Тийм үнэр. За одоо яаштай хэдвүлээ. Ингээд хөөхөө юулөөрөө хийгээд энэ савндаа хийх. Энэ гэхдээ 6 харин хүрх юм болов уу хүрхгүй юм бол. Энэ сав бас аюу осолтой юм шүү манайхаа. Оо. Тийм үү бас хөөхөө бас хогийн хуунцар юм авалчаад дотор нь ингээ юулуур мөлөөр хийцэн ч ах шиг тий. За бидний ихний шот. Ямар хөөрхөн юм бэ? Хөөрхөн ч гэсэн үнэр нь 8 байна. Энэ яалтч 6 юу хүрхгүй. Энэ нэг 4 л хүрэх байх. 4 ч хүрхгүй ч матгүй болчихлоо.
За бараг л 6 хүрчлээ манайхаа. Бараг 6 хүрсэн шүү. Гэтэ 6-ах нь болохоор 50 мл. Гэтэ яах вэ одоо 60-аас сэтрүүлж болохгүй 60 дотроо байвал те гайгүй л үү гэж би бодлоо. Тэгээ одоо орой болж байгаа учраас хэдүүлээ энийг уухгүй. Өглөө уuna. Өглөө юм эцснийхээ ардаас ууя гэж би бодож байна. Тэгэхгүй бол бас юуны магад те орой өд шууж агаад ходоод гидсэн өвдөд шүн мөн унтаж чадахгүй бас те. Тэгээ өглөө ажилдаа гоцорч моцроо те. Бас юу хэсгийг болохыг мэдэх те. Йоо одоо ихтэй би ингээд савлж үзэл. Та нартай харуул үзье. Амар хөрхөө. Би тэгээ нөгөө түрүү муухай болгосон нэг сав биш те. Тэрэнд нь хамгийн сүүлийнх нь 50 мл хийсэн. Йоо ямар инээдтэй юм бэ. Ер нь бол ингээд нэг оройдоо ч гэжтэй чавс 30 минут ингээд үнэхээр үр дүнтэй ингээд уугаад хүний бие эргүүлчээ те миний бас арьс марьс гоё болоод байвал 7 хоногтой ингээд л ерөөсө 30 минут хийгээл тэгэл өдөрт нэгийг уучихна. Тэгэхээр уг нь боломжийн багаас тийм чин бас те дархлаа дэмжинэ гэсэн учраас миний бодлоор өвөл мөвөл бас маш сайн гэж би бодоод байна. Ямар хөөрх юм бэ? Энийг яаж харуулах вэ? Та нарт энийг хаана гоё тавьж харуулах вэ? За ямар ч гэсэн ингээ хартаа 6 шиг би ингээ бүгдийг таглалцсан. Тэгээ ингээ хөргөчөндөө хийчихнэ. Тэгэл өглөө босоод my life my one day эхэллээ. Тэгэл ингээ шото год галуухал. За. Тэгээ ямар ч гэсэн өнөөдөр бас хийдүүлээ. Тэ мууч хүний юм хийлээ. Яаж алийн болгон зүгээр яриад суух уу? Тэгээд бас одоо энэ 6 ширхэг жинжир шото биес та нарт уугаад яг ямар хуу байсан бэ? Тэгээд хэлж өгнө заяа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзъя. Та нар бас одоо энэ бичлэгийн комментоор бас тийм бичлэг хиймээ гэд хэлвэл би бас тэнчэнээс чинь уран зэрэг аваад бас хиймээр байгаа байхгүй тий. Тэгээд заавал subscribe нэр дараад яах вэ гэж бодлоорой ч яах вэ? Дарж үзвэл бас гоё. Тэгээд та нар маань цаг зав гаргаж өцөнд маш их баярлаа. Би бас өөртөө ингээд цаг зав гаргаж бичлэг хийсэнд баярлаа. Тэгээд дараагийнхаа бичлэгээр уулзцгаая.